Намаа ганц илэм гэдэг Батнягтын ганц илэм. Би хөлсний жагсагч гэдэг. Ганц болоо. Жиг дорм. Ер нь л хүнд ажил шүү. Хүмүүс бол янз янзаар хэлж лээтэй. Тэгээ заримдаа муулуулахтаа муулуулна, сайлуулах зүйл бол байхгүй л дээ. Гэхдээ одоо миний сонгосон зам юм да. Наад өнгөрөө зүгчгүй явж байна. Өдөөл бусдаас ялгаагүй шүү дээ. Яг л адилхан энгийн хүмүүс шиг тийм ээ. Өглөө бослоо, гар нүрээ угаалаа, цайгаа уулаа, ажилдаа явна. Ихтэй манай ээж бас. Би нөгөө хүнд нөхцөлд ажилладаг болохоор энэ оксижен ашигладаг. Энэ болохоор хүчил төрөгчийн маск. Яг хүмүүс болохоор энийг цэвэр агаар гэж андуураад байнга ажиллаад идэв юм бэл. Уул нь бол зөвхөн хүчил төрөгч байгаа. Хүн яг авах ёстой хүчил төрөгч бид нар байнга авдаггүй юм шиг байна. Тэгээд тэрийгэ нөхж байгаа. Анх их нэртэйг ажиллаа хий жагсаал дээр танилцж байсан. Манай хүн бас төлбөртэй жагсаагч. Тэгээ бид нар чи эсрэг талд байсан юм а. Тэгээд хайрын хүч юм одоо тий. 98 99 100 өглөө бүр дасгал энэ. Ер нь бол 30 минут сандал барай зогсчихно шүү. Ягаад гэвэл талбай дээр байнгас дооцон барь зогсно гэдэг гар аягүй өвдөн. За хэдүүлээ миний ажлын багчтай танилццгаая. Энэ ерөөдөө одоо миний ажлын склад гэж нэрлэж болно. Миний амьдралын хамгийн дуртай жагсаал гэх юм бол Мегомбын инх болд огцор. Улс төрийн зориулалттай жагсаалууд айгүй тансаг байдаг. Монгол гэртэй талбай дээр гэр барьчин дотроо дулаахан хоолтой ундтай тэгээд 100 грамма өгчин. Тэгээд дээр нь цалингаа авчин. Хамгийн новшийн жагсаалууд бол тэгэл ард түмний жагсаал шүү дээ. Юу ч байхгүй. Хоос үлбисэн даарсан амтд л. Өнөөдөр чинь бэлтгэлтэй сайн зузаалахгүй бол талбай дээр бол бас удаан зогсно гэдэг бол бас төвчээр шаардсан зүйл шүү. Ажлын нормыг хүртэг байгааз тэгээ комиссаас хямдхан авч гэж дулаахан тэгээ малгай оролттой зөвхгүй бол бас чих тасрах аюултай. Би нэг удаа чихээ таслаад тасаар угаахаар зүгээр болцдог юм байл. Хайртай нэг оксижен аваад өгч. Хүчил төрөгчийн дутдаг гэдэлд орохгүй шүү хоёулаа. За хэдүүлээ явсаар манай ажил дээр ирлээ. Манай ажил бол яг л төв талбай. Өнөөдөр ч одоо жагсаалтай баймаар хөнгүү харагдаад байна. Ажил дээр ирэх ч сайхан шүү. За юу байна? Ажил авдаг. Хүмүүс байхгүй байгаа мó өнөөдөр жагсаал руу хүмүүс ирээд байна. Ганцхан дээр заалаа. Ой чаавасаа. Бид чи бас бивиндээ илгэмсэг. Тэгэл ажиллах юм шүү дээ. Талбайд хүмүүс бос байна. Даангуул яг жигнэсээ жагсдаг байсан юм а. Хэцүү байгаал жагсаж байгаа. Тэгсэн тэгээд нэмэр вэдгүй юм бэлээ. Дээр нь хүмүүс ирдгүй юм байлээ. Тэгсэн намайг чи их сайн тэмцэгч юм а. Ер нь манай талд ажиллах уу гэд. Тэгсэн тэгээд эсрэг тал байсан л байлээ. Гэхдээ одоо тэгээд мөнгө хүчтэй. Гэтэ би чи сайхан амьдрахын төлөө явж байгаа шүү дээ бид. Энийг ингээ баймаа гаргаж ирээд ашиглаад ах зүгээр өнөө. Энэ яг ахын өглөө сэрээд орой унтахын өмнө эсвэл нойр өрөхгүй бол ер нь толгой өвсөн дараа их ачаалтай ажлын дараа ингээд ингэж ашиглана. Нөө тэгээд заавал жирээсэн хөгшөө өнгөлтгөө бүгд л хүчил төрөгчөө нөхөх хэрэгтэй юм шиг байлээ. Ч одоо хүн ирэхгүй нэ. Өөдөө энд хаяа ярьж гуулгана. Хүүхдүүд чиг бидний дотор чи яг л жоон хүүхдүүд байдаг гэдэг байгаа байхгүй юу? Гадаач үсгүүтэн биш шүү. Энд орж иж бас дулаацахгүй бол осгож өгнө. Энэ GS 25 уулын 0-тэй байсан байга жагсаар агаад 0-ыг нь байхгүй болгоё. Ер нь яг ажлын онцлог гэх үдэ. Өвлийн үүднийг бас дотроосоо дулаацахгүй бол өдрийг бол давахгүй шүү. За ганцаар байгаа юм ба юу вэ? За юу вэ? Таймаа. За нэг хоёр биш ээ. За нэг юу өгч хөрг. За чи явд. Хаяа бас гомдохгүй байна. Энд одоо зүрх сэтгэлтэй адилхан хүнд болсон хойно. Хүнд нүд зүрлэгдэж төлбөртэй жагсаагч гэж доромжлуулж тэгж гүлэг нохоогоороо дуудуулж чулуу шийдүүлэх бол бас хүн болсон хойно гомдно шүү. Гэхдээ эцсийн эцэд хэн жагсаж байна? Би л жагсаж байгаа байхгүй юу энд? Нэг л их сошиалын цаанаас гутсан амтд л байгаа байхгүй яг үүндээ. Цагаа толвол. Ер нь би ч жагсах
шаардлага байхгүй шүү дээ. Яг үнэндээ. Би ч аав ээжээс өвлөдөж ирсэн байр байна. Ихнэр байна. Юуны давар новшоо хийгээд байгаа юм байна. Эний өмнөөс чандраад байгаа. Яг ахын ажиллаа хийж байгаа юм байна л да. Ер нь тэгээд агаан өдөр тутмын амьдрал нэг иймэрхүү өнгөрт юм да. 6 болж байгаа юм одоо боо да. Ажлын цааш дуусах. Дай дагаага буцаагаад төхүүлээд өгөх юм байгаа сте.